За их сургууль байхдаа, оюутан байхдаа мэддэгч байсан болоосоо гэдэг зүйлийнхаа тухай хуваалцмаар байна. Яг тэгэхээр энэ одоо яг сургуулаа төгсгөж байгаа оюутан залуучууд, хүүхдүүд тий ахлах сургуулаа төгсөж байгаа хүүхдүүдэд маш хэрэгтэй байж магадгүй гэж бодлоо. Тэр нь болохоор санаа зовхгүй байх. Яагаад тэгж хэлж байгаа юм гэхээр би 4-р курстэй маш их санаа зовсон. Одоо ирээдүйн төлөө сургуулаа төгсөөд яах вэ, ийх вэ, амьдралаа одоо яаж авч явах вэ, миний дараачийн алхам юу байх вэ гэх мэтлэн маш их санаа зовсон. Америкт үлдэх үү, эсвэл Монгол руу буцах уу гээл. Гэхдээ сүүлд нь ингээд эргээд харахад миний санаа зовсон зовоогүй бүх зүйл бүтгэл байж таа гэж боддог. Тэгэхээр маш их энергийг би санаа зовж хий хоосон зүйлд санаа зовж өнгөрсөн байдаг. Тэр маань миний одоо яг спортын амжилтанд маш их нөлөөлсөн. Улсын авраараа очиод нэгдүгээр тойрогтой хожигдсон. Тэгэхээр тэр бол миний сэтгэл санаанд маш их нөлөөлсөн. Тэрийг би маш сайн мэддэг. Тэгэхээр та бүхэн ч гэсэн хэрвээ тийм зүйл тохиолдож байгаа болвол маш их санаа зовж байгаа, ирээдүйдээ санаа зовж байгаа, сургуулаа төгсөөд яах вэ? Эсвэл дараачийн үйлдэл маань юу байх вэ гэд их мэтийн бодол маш их орж ирж байгаа болвол санаа зовлтгүй зүгээр урдаа байгаа зүйлдээ одоо сургуулаа төгсөж байгаа болвол тэрэндээ маш сайн анхаарлаа хандуул. Яагаад тэгэхээр санаа зовсон зовоогүй бүх зүйл бүтнэ. За садгүрүү хэмээх нэгэн хүн хэлсэн байдаг. Хүн өөрийгөө хоёр тишин зовоодгоо гэж. Нэг нь болохоор өнгөрснийг тавьж явуулж чадахгүй одоо харамсаж дурсаж тэг зовоодог. Нөгөөх нь болохоор ирээдүйн төлөө өөрийн хэлж мэдэхгүй зүйлийн төлөө санаа зовж өөрийгөө зовоодгоо гэж. Тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр одоо цаг дээрээ буюу be present, тэг present бай гэсэн үг. Тэгэхээр урдчин байгаа зүйлдээ сайн анхаарлаа хандуул, түүндээ одоо цаг заваа зарцуул. Бусд нь бол ирээдүйн зүйл бол ирээдүйдээ болно. Тэгэхээр битгий санаа зов. За яг энэ мөчөд миний хамгийн анхны бяцлаглалын багш Шириши төвийн баясгалан багшийн хэлжсэн үг санаанд орчлоо. Болох зүйл болдгоор бол болно, болохгүй зүйл болохгүй. За энэ хүү видео маань таалагдсан бол та бусдаа хуваалцахыг бүү мартаарай. Мэдлэгийг хуваалцах бол буян.